Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 71. За энэ хичээлээр шугам баргын онцлог холбогдсон хичээлийг өргөжлүүлэх юм аа. За энэ удаа хамгийн их утгыг олгоод графикийн арга хэрэглэх асуудлыг авч үзнэ. Өмнөх хичээл дээр хамгийн бага утгыг олоход графикийн арга болон сүлжээн дээрх теорем бодлогын аргачлалыг авч үзсэн. Холбогдох номыг энд зааж өглөө. За энэ удаа хамгийн их утгыг олохтой холбогдуулж M1, M2 гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ABC гэсэн гурван төрлийн түүхэд хэрэгэлдэг. Нэгж M1 бүтээгдэхүүнийг хийхэд A түүхээдээс 2 нэгж, B түүхээдээс 1 нэгж, C түүхээдээс 1 нэгж хэрэгэлнэ. Ийм учраас нөөцийн хэрэгцээ бол M1 бүтээгдэхүүний хувьд бол 2A нэмэх нь B нэмэх нь C болно. Харин M2 бүтээгдэхүүний хувьд бол A нөөцөөс 2, B нөөцөөс 4 хэрэгтэй. C нөөцөөс бол шаардлагагүй. За ийм учраас M2-ийн хувьд бол 3A нэмэх нь 4B гэсэн нөөц шаардлагатай. За компанийн түүхээдийн нөөц болон нэгж бүтээгдэхүүн борлуулалтын орлогын холбогдсон хүснэгтийг энд бол харуулсан. За энэ хүснэгтийн доод хөлдөөрүүд 1 кг бүтээгдэхүүний борлуулах үнэ энд бичигдсэн байна. За ингээ бодлогыг цааш нь үргэлжлүүлэхийн тулд X нэгж M1 бүтээгдэхүүн, Y нэгж M2 бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэвэл зорилгын функц бол энэ дээр бичиг гарч ирнэ. За F(X) Y тэнцүү 500X дээр нэмэх нь 1000Y. Үүнийг хамгийн их утгад нь хүргэх орлогыг тодорхойлох нь бол зорилгын функц болж байна. Энэхүү зорилгын функцийг хангалттай холбогдсон нөөцийн хязгаарлалтыг энд бичиж өглөө. За ингээд дээрх нөөцийн боломжит хослолын шулууны тэгшдэглээр координатын систем абсцисс болон ординат тэнхлэгүүдийн огтлох цэгүүдийг тодорхойллоо. За энэ дээр бол 6 цэг тодорхойлогдсон байгаа. За эдгээрийн координатуудыг бол боломжит хослолуудыг хамтдаган бодсноор тодорхойллоо. За тэрчлэн зорилгын функцийг олохтой холбогдож координатын систем дээр A0, A3, B, C, A5 гэсэн олон өнцөгт гарч ирж байна. Энэ олон өнцөгт бол зорилгын функцийг хангах тодорхойлогдох мужийг илэрхийлж байна. За энэ дээр шинээр B болон C гэсэн цэгүүд гарч ирж байна. Эдгээрийн координатуудыг хэрхэн олсонтой танилцъя. Тухайлбал B гэсэн цэгийн координат нь абсцисс тэнхлэгдээ 20, ординат тэнхлэгдээр 30 байна. За үүнийг олохын тулд A3, A4 гэсэн шулууныг төлөөлөх тэгшдэглэл нь бол энэ байна. Мөн A1, A2 шулууныг төлөөлөх тэгшдэглэл бол энд байна. За энэ хоёр тодруулсан тэгшдэглийг хамтдаган бодсноор B цэгийн
координатууд болсон. За энэ 20 нь бол одоо M1 бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, энэ 30 нь бол M2-ын үйлдвэрлэлийн хэмжээг бол илэрхийлэх юм аа. За ингээд цааш нь энэ зорилгын функцийн утгыг саяын энэ шараа тодруулсан олон өнцөгтийн орой төсвөр дээр нь бодож гаргасан. За тухайлбал энэ А0 цагийн хувьд координатын одууд нь тэг байсан учраас зорилгын бус тэг гарлаа. Дараагийнх нь бол А3-ын хувьд бол энэ байна. За энэ дээр бол 500 X-ээр үржүүлнэ. X нь бол тэг байна. Тийм учраас энэ дээр бол тэг гарлаа. Дараа нь бол Y-г нь 35 байна. Тийм учраас 1035-аар үржүүлээд за энэ зорилгын функцийн шийдвэр энэ дээр гарсан. За тэрчлэн B цагийн хувьд бол зорилгын функцийг илэрхийлэх хамгийн их утга бол энэ дээр тохиож байгааг эдгээр шийдвүүдийг зэрэгцүүлэн үзнээр бол тодорхойлох боломжтой байна. За иймээс бол эндээс хамгийн их орлогыг олох боломжийг олж байгаа цаг нь бол B цаг болж байна. За иймээс M1 бүтээгдэхүүнийг 20 ширхэг, M2 бүтээгдэхүүнийг 30 ширхэг үйлдвэрлэл хамгийн их орлого олгоор байна. За ингээ өнөөдрийн хичээлийг өндөрлөө.